Live assisho. орж ирж байна. За орж ирж шиг байна. За Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад буюу Хангуг цууга Монгол улсынхаа элчин сайдын яамаар усч очлоод гарахгүй болохгүй болоо гэж бодоод хүрээд ирлээ. За манай элчин сайдын яамны байр энд байдаг юм байна. Ийм сайхан байр байшоо. За фэйсбүүкнээс сайн байцгаана уу? Өдрийн мэнд хаяа газараа бас нэг жоохон мэдээлэл хуваалцчих гэж бодоод байна. Тэ бас зарим иргэдэд бас мэдээлэл хэрэгтэй болоо. Зарим иргэд бас ингээд та очоочоо гэдэг тэ элчин сайдын хаймаар нэг ороод гараа та чекс. Би бас нэг ороод очлоод гарахгүй бол бас өөрхий орсонгүй явчлаа гэх баха гэж бодоод очлоод гараа бас дипломат албанд ажиллаж исэн хүний хувьд. За манай Панзинкэ гэдэг чи нэг юугаа харуул та нэг юм байгаа. За энэ Панзинкэ дүү манад ингээд үйлчлээд ингээ байж байна. Солонгос улсад 7-8 жил гэр бүлээр амьдарч байгаа, өр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа бизнес хийдэг юм залуу байна. За орхон. За. Дүүгийнхаа машин суугаад ингээд явж байна. Үйлчлээд Панзинкэ үйлчлэж надаа. Манай Панзинкэгийн машин бол бас монголчууд бас хүний нутагт хүний хөшөө цаахан явж ш бас. Бас боломжийн машин тэрэг унтсан. Энэ манай элчингийн машин болтой юм а тийм ээ. Дипломат угаарах шиг байна. За манай төрийн долбаа Монгол улсын элчин сайдын яам part сайш орох шиг шүү. Тэма. Яа сонгот юм бол? Камераар харах юм болоо. Тарцсан ажил тараагүй үстэй. Сайн байна хэнтэй. Манай элчин сайд юм уу? За элчин сайд байгаа болоо. Байгаа ороод гарч болох болоо. Ер нь Монгол иргэд орж гарах чөлөөтэй. Болж болохгүй юм бол байхгүй үстэй. Гадаад юм чах нь оруулдаг шүү дээ. Элчин сайд юм зүгээр үстэй те. Асуугатай чахантай. За яасан өөр хайрцагтай хөхт вэ? Ахынтай юугаар ажилтдаг юм? Элчин сайд юм 2 дугаар наримшиг. Оо 2 дугаар наримшиг дараа хэн блэ ахынтай? Мөнх төвшин. За элчин сайдаас асууж ах шиг байна. Шахан лайм хийгээд орж байгаа шүү болохгүй асуучаарай. Тэг яг нөгөө иргэд бас ингээд лайвд зураад мэдээлэл өгөөд ич гисэн. Тэ? Яг чинь энэ элчин сайдын яам бол ингээд Монгол улсын нутаг дэвсгэр гэж явуулдаг юм. Аль оронд цуугаа орондоо. Тэ. Одоо чинь Монголд байгаа гадны элчин сайдын яамдуудын гашаа, объект, машин тэрэг дотор бол тухайн улсын нутаг дэвсгэр гэж явуулдаг. Та халдшгүй дархан бүр эрэхтэй байд юм аа. Тэр одоо Монгол улсын газар нутгаар ороод ирсэн гэж байна. Тэм ороод ирсэн үү? Болно гэж байна. За баярлалаа. За ингээ харуулъя. Манай ингээд элчин сайдын яам маань энэ гоё ингээд нүдэн тулаахан цэмцгэр ингээд Монгол улсынхаа газар байгалийн гоё үзэсгэлэнтэй зургийг залдсан байна. За дэш хэдэн давхрт байх юм да? 3 давхрт ба. За энэ гоё чулуу шалмал хийсэн байшаа. Би нэг ийм чулууны өнгө оруулдаг арбайтын үйлдвэрт ажиллаж байлаа шүү. 2000 оны гэхээр за энэ 50 жиргэл гэдэг хүн бэлгэнд өгсөн болтой 2000 онд. Отхон дэнгэр харах юм шиг үн тийм үү? За манай Монгол улсын гоё зургийг залсан байна. Хэдэн давхар байж мэдэх юм да? 4 давхар. За энд энэ удаа дипломатлогч ажиллаж байгаа шиг байна. 2 дугаар давхрын цахилгаан гэж байна. Бас энэ шал бол хөрөнгөцсөн юм биш үү нэ?
Гурван давхарт нүд юм. За. Сайн байна. За. Хэн блэ? Төмөрч чулуун. За, элчин сайд зөвшөөрөл өгсөн байгаа. Тийм байхын доо. За. Сайн байна уу та? Орж болох уу? За. Мөнх эрдэнэ. Мөнх эрдэнэ. Энэ Панзинхэгээ бүтнээр нэм билээ. Инх хот гэдэг над үйлчлээ явж байгаа. Сайн явж байна. Ажил төрөлсөө. Тэгээд энэ бусаанд очиж нэг хамрын хагалгаанд орсон хамар шархичаад. Тэгээд нэг бусааны авахц зогсцоо. Тэгээд буцахтаа Сеулээр дайраа явж байгаа. Тэгээд бас ямар байрч ирж байгаа бол бас тэгээ бас элчин сайдынхаа ямар ороод гарахгүй бол бас орсонгүй явжлаа гэдээ бас хараад биш болтгоо гэж бодоод тэгээд бас ороод сонирхоод харуулъя өөрөө бас нэг диплом төлөгчийн газар ажиллаж ирсэн хүний хувьд тэгээ ер нь хэр үйлчлэгээ үзүүлж байна. Энэ ягаад тэгэхээр Солонгос улс чинь Монгол улсын хамгийн олон иргэд ажиллаж амьдардаг те. Иргэдийн асуудал их байдаг баг. Иргэд янз бүрээр ярих юм. Зарим элчин сайдтай цаашаадаг байх, зарим ч сар сарын янз бүр юм яриатай нотлын барь гэж бодоод ороод ирлээ. Тий. За та өөрийгөө нэг сайхан танилцуулчихваа. За, намайг Сүхбат гэдэг. Одоо элчин сайдаар ирээд жил болж байна. Тэгээд ер нь бол 99 онд гадаад яванд орсон. Тэрнээс хойш гадаад хэлний салбарт ажиллаж байна. За, өмнө хаана бас элчин сайд хийжсэн? Нью-Йоркд элчин сайдаар 2015-аас 2020 онд ажиллаж байсан. 20 онд ажиллаж байсан. Тэгээд дараа нь гадаад яванд гэрээ зургийн дарга хийж байгаа. Натангийн 6 сарын сүүлээр энэ сул элчин сайдаар ирээд ингээ ажиллаж байна. Зүг яамд нэг 20 жил ажиллаж байгаа юм уу? Ер нь нэг 26 жил болж 26 онд ажиллаж байгаа. Мэргэжлийн дипломат. Зэрэг цол юу вэ? он зүгд бүр ихэд элчин цолтой. Он зүгд бүр ихэд гадаад юмшиг цолд байдаг шүү дээ, тэ? Хоёр дээд цолын ерөнхий цол болдог. Бусад цолын бол гадаад хэлцээний сайн болдог. Зүг. Би яг энэгээр явж байгаа л тэгээд нэг элчин сайдынхаа ямыг би нөгөө микцик байхгүй та жоо чанга гараарай. Би нөгөө лайвын гарчгүй явж байгаа шүү. Яг нэг нөгөө хэлэхэд. Тэгээ иргэд их ажиллаж амьдэрдэг. Тэгээ Солонгос ч хараарч ажиллаж байгаа иргэд байна. Албан ёсоор визтэй ажиллаж байгаа иргэд байна. Төрүүчээсээ иргэд маань төрж байна. Тэгээд одоо төрсөн иргэд маань одоо бичиг баримтын асуудал гал надад та нэг элчин сайдын ям ороод мэдээлэл өгөөтэй ч гээд асар их фэйсбүүк найзууд маань хүсэлт ирсэн байхгүй. Тэгээ магадгүй иргэд ирэхээр зарим нь хаалттай байдаг гэхийн зарим нь ч оролдгүй нэг амар тийм их цантаа хүмүүс байдаг гэл тэгхийн тийм байд юм үгүй юу? Иргэд мэрэгдийгээ жоохон хүлээж авах тал дээр хэр вэ? Манай элчин сайдын бол ерөөсөө нээлттэй шүү дээ. Тийм. Банкны нээлттэй ерөөсөө нээлттэй юу? Ирж байгаа иргэд маань хүрч ирэл надтай ч хүртэл уулзаж бусад хүмүүстэй уулзаж. Ер нь тэгээд Солонгост хамгийн олон иргэн амьдарч байгаа одоо нэг 60 мянга орчим иргэн амьдарч. 60 мянга иргэд. За тэрнээс хэдэн визтэй ажилтдаг вэ? Одоо виз одоо бичиг баримтгүй гэж хэлэх юм бол тэр маань бол 15 мянга орчим. Бусд нэг тэгээд бусд нь одоо 45 мянга нэг визтэй. Тэр визтэй. Тэр дотор 19 мянган иргэд маань оюутан байна. Оюутан за. Тэгээд би дөнгөж сая бас нэг оюутан ялангуяа хэлийг өсөж байгаа оюутан явж байлаа. Тэр хэд маань бас 10 орчим мянга байгаа. Зөв. Тэгээд тэр иргэдөө бас жоохон анхаарахгүй бол болохгүй. Солонгосын тэтгэлэг гэж байдаг юм. Ер нь бол яг хэлийг хүсдэг зарим сургуулиуд хэлгүй зарим сургуулиуд болохгүй тийм талтай. Зөв. Солонгосын тэтгэлэг хийдэг чинь оюутан байд. Яаж зарлагддаг? Тэр мөр элчин сайд ямар явд юм уу? За бараг үгүйдээ Солонгосын засгийн газраас зохион байгуулж байгаа хэлийг тэтгэлэг байгаа. За ялангуяа Солонгосын засгийн газраас оюутны тэтгэлгийг зарладаг бакалавр шүү. Хэлийг хүсдэг юм тэтгэлэг зарладаг юм. Бакалавраас бол тийм нэг 63 яг Солонгосын засгийн газраас жил болгон 9 сар зохион байгуулдаг. Материал авдаг. Зөв. Бус нь бол тэгэл нөгөө сургуулиуд өөрсдөө тэтгэлгүүдэд зарлаад бас явдаг тийм боломжтой. Зөв. Тэгээд энэ иргэд бас нэг хэд хэдийн асуугаад байсан. За энд ингээд өөрхий манай иргэд төрдөг юм байна. Монгол иргэд хүүхдүүд маань мэдлдэг юм байна. Тэгээд бичиг баримтын асуудал хүнд байдаг юм байна. Хэдэн нас хүрснийхэн дараагаар одоо тэр хүний одоо Америкт бол Америк төрсөн хүүхдэд бараг грин карт өгдөг шүү дээ, тэ. Энэ тэр шиг тийм байд юм уу? Та тэр талаар нэг мэдээлэл өгөөч. Энэ Солонгосын талбар их газрын бүр Америкийн одоо тэр төрсөн газраар болдог тэр юм бол байдгүй. Чанга ярихгүй хүмүүс сууд яриад байлгаж байна.
Америкийн одоо засгийн газар шиг тийм төрсөн газраараа одоо иргэн болох тийм хуулийн зохицуулалт Солонгост байхгүй. Тэгэхээр ерөөсөө тухайн иргэн аль улсын иргэн байна? Тэр нь бол тухайн улсын иргэнийг л Солонгосын иргэн гэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлээд Солонгосын засгийн газраас нэг хууль үйлчилж эхэлсэн ба нэг журам. Тэр нь бол Солонгост одоо төрсөн хүүхэд иргэншлээс үл хамааран дээрээс нь амьдарч байгаа статусаас үл хамааран төрснөөс хойш 6 жил дээрээс нь Солонгосын баг сургуульд илсэн орсон байвал тухайн хүүхдэд одоо албан ёсны амьдрах эрхийн бичгийг болгож байгаа. 6 наснаас нь гэсэн үг. 6 наснаас. Тэрэн дээр бас нэг за ийм ярьж байна бас. Тэр хараар амьдарч байгаа гэдэг. Одоо намайг нэг юм асуугаад байгаа гэсэн. Тэр нь юу гэхээр зэрэг одоо ингээд энэ манай Панзенхегийн дээдлэх бас нэг монгол залуу байлаа. Их ингээ 2 хүүхэдтэй байна. Нэг нь одоо төрөө дөнгөж 20 тонж байна. Нэг нь 2 настай байна. Тэ? Тэгээ одоо 6 нас хүртлээр тэр хүүхэд одоо үндсэндээ одоо бичиг баримт хараар байх юм байна. Тийм үү? Тэгэхээр тэр маань нэг наснаас нь төрөхөд манай Монгол улсын гадаад харилцааны яам болон элчин сайдын яамнуудын суугаа орондоо энэ талыг гүүр болоод энэ бичиг баримтын асуудлыг хөөцөлдөж өгч болдгоо болов уу гэж асууж байна. Жишээ нь юм байхгүй юу? Одоо манай Монгол улс чинь олон улсын хүний эрхийн конвенцэд нэгдээ орсон мөн үү? Хүүхдийн эрхийн конвенцэд. Тий. За Солонгос улс бол ойлгомжтой бас аргачлал орно шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ертөнцийн төрсэн хаанч төрсэн ба ардчсан орнд төрсэн хүүхэд гэдэг бол эрхэн зөрчигдөх хэсгүй шүү дээ. Аав ээж нь визгүй болж болно. Тэгэхээр та бүхэн маань тэр хүүхдийг нэг наснаас нь бичиг баримтын хөөцөлдөх тал дээр ер нь ажил хийж болдгоо юм. Болно. Харин тийм учраас системтэй энэ ажлуудыг ерөөсөө яриад явъя гэж байгаа. Ялангуяа хүүхдийн эрхийн конвенцийн 2 тал хоёулаа гишүүн болчихсон. Тэгээ ер нь бол би энэ асуудал энийг тавихад болно те. Болохын үед бол альва ингэж эргэцэн зохицуулч чинь амьдрал дээр урган гарахаар энийг хуульчилдаг, журмалдаг тийм үү? Тийм үү? Тэгэхээр зэрэг одоо зайлшгүй энд байгаа иргэд манд ингээ гэрүүл болоод үр хүүхдэн төрчгөр тэр төрж байгаа хүүхдийн буруу шүү дээ. Тэгэхээр энэ одоо мэдээж аав ээж нь хараар байдаг чинь энэ хүүхдийг асран хамгаалахын тулд аав ээжд нас виз олгоод тийм үү? Тэгж байна. Бас нэг хүний эрх талаас нь ингээ тавиад хөөцөлөхөд болохгүй юм байхгүй шүү дээ. болдог байх. Гэхдээ нөгөө нэг эн чинь айгүй олон асуудлууд ингэ хоримтлагдсан байгаа даа. Хоримтлагдсан байна. Тэгэхээр тэрийг бид нар аль болох нөгөө системтэй баг багаар нь тийм ээ үе шаттай шийдэхгүй бол бас бүх асуудлыг ингээд нэг дор тавилаач гэсэндээ эдгээр чинь бас өөрийн гэсэн одоо хууль дүрм гаргах хугацаатай тийм. Яг та нар ингэж хүсэлтэд тайлшил гэж байхгүй. Болно. Гэхдээ Венен конвенц олон улсын хүний эрхийн конвенц, хүүхдийн конвенцийг түшиглээд баг улс төрийн түвшинд, баг гадаад харилцааны яам, сайдын түвшинд мөн үү? Парламентын түвшинд, засгийн газрын түвшинд та нар манд гүүр болох үүрэгтэй шүү дээ, зүг үү? Зөв. Тэг ингээд нэг 50 явах. 0-оос 19 насны биднэрт авсан мэдээлэл бол 8000 орчим хүүхэд байж ч. 0-оос 18 насны 8000 орчим. За тэр дотроос бол тэгээд мэдээ саяны нөхцөл байдалтай бол маш олон иргэд байгаа. Тэгэхээр ер нь сурч боловсрох, эрүүл мэндийн наад захын үйлчилгээгээ авах тийм ээ. Одоо эцэг эхтэйгээ хамт амьдрах гэл ингээд наад захын хүний эрхийн асуудал бол байгаа учраас бид нар энийг бол аль биесээр тавиад явж байгаа яванд цаашдаа ч хөргөжлүүлээд явна гэж байна. За тэгвэл төрийн утгаараа байсан гэсэн ер нь бол ялангуяа энэ нөгөө хууль тогтоодог хүмүүст энэ асуудлыг аюулсаар ойлгох нь зөв юм байл. Тэр би 9-өөс хойш энэ үндэсний асамблеийн гишүүдтэй нэлээд хэд уулзаж энэ асуудлыг системтэй тавиа яваад байгаа. Тэгээ би ч бас энэ асуудлыг бол ер нь яриад явж байгаа цаашдаа ч явна гэж бодож байна. Элчин сайдын хувьд бол хоёр орны хооронд бүхэл талын харилцаан дээр гүүр болдог, улс төр эдийн засаг, боловсрол, соёл шинжилгээ ухаантай. Тэгээд иргэдийн асуудал энэ төргээл энэ ч одоо консулын дипломатын тухай хууль, консулын тухай дүрм журмаар байгаа шүү дээ, тийм. Консулын үйлчлэгээд элчин сайдын яам үзүүд юм консулын газар тустай. Яг нь элчин сайдын яамны доор консулын хэлтс гэж байдаг. За. Тэр байгаа. Тэр нь хаана? Тэр нь одоо эндээс нэг 500 метрийн зайд. За. Бага тустай өөр. Консулын хэлтсийн иргэдтэй хэрэг үйлчлэг үзүүлж байна. За өдөрт бол дунджаар нэг 120-аас 170 иргэнд консул үйлчлэг үзүүлдэг шүү дээ. Зөв. Тийм. Одоо тэрэн дотор натраад төрсний гэрчлэгээ, эдгэмжлэл, одоо тэгэл паспортын цагаалга, иргэний мөнгөний захиалал, гэр бүлэлд одоо бүртгэх, төрсний гэрчлэгээ олгох. Тэр үл ойлгомжтой. Тэр үзүүлэлт. За тэгээд дээрэс нь одоо энэ Дославарт орсон одоо саяхан нэг 2 гараа үйлдвэр ёслолд ороод дарил зэрэгэд Солонгосын парламентын дарга очиж хүндэтгэл үзүүлж ирсэн шүү дээ. Тэнд бол консулын оролцоо энэ төр хооронд нь гүүр болсон бол байгаа юм. Өмнө нь бол тэр кейс гарахад бол манайх очижсэн юм. Би бас өнөөдөр өглөө тэр иргэнтэйг очиж уулзчаад ямар асуудлууд байна, ямар хүсэлтүүд тавьмаар байна, яах вэ гэдэг. Одоо тэр хүнд итгэмж өгсөн үү? Солонгосын газар юм билээ.
тэгээд дээрээс нь энэ визмизийн одоо бүгдийг гинтийн ослын даатгалд хамруулж явж байгаа юм байна. Тэгээ тэр нэг цаг хугацааны жоохон богино энэ тэр бас нэг жоохон асуудлууд байгаа учраас би дөнгөж сая хуульчны тусалцаа үзүүлэх Солонгосын төв гэж байдیں۔ Тэр төвтэйгээ хамтраад бид нар сая 5 сард MOU зурсан байгаа. Тэрнийхээ хүрээнд өмгөөллийн баг гаргаад энэ яг кейс дээр тусгаал ажиллах гэж би дөнгөж сургалтад тавьчихсан. Зүгээр ажлууд явуулдаг байдаг. Өөрчлөлт явуулж байна. За ганц нэг бас нэг одоо юуны чиглэлээр ч гэдэм да нэг жоохон энэ иргэдээс гарсан одоо нэг ховын ч юм уу шар мэдээний чанартай асуучж болох ба. За таныг бол энэ ч бас амар үнэтэй тансаг байранд амьдэрдэг гинэ. Тэр хэн билээ хахад нэг лайв хийдэг чи. Карго явуулдаг. Гэхдээ над руу энэ чамд үүдэг нэг карго хийсэн юм а энэ билээ дүү чи. Тэгээ та тэр лайв хийсэн юм байна. Бусаад байсан газ нэг хоёрын дээрсэн. Илчи сайд бараг л одоо зүгээр нэг апартментэнд байхгүй тустай хаусанд байдаг. Сарынхын төлбөр хэдэн сая вон байдаг. Тэ. Та ямар байранд амьдэрдэг вэ? Гэхдээ би ч одоо зүгээр л ер нь Солонгосын дундаж иргэний амьдэрдэг л 3 байранд л 4 хүтэг л байдаг шүү дээ. Тийм. Мэдээж манайх Тэгээ байрны төлбөр хэд вэ? байрны төлбөр чинь одоо ойролцоогоор нэг хэд орчим байгаа юм бол тоо. Сарын хэд вэ? Сарын нэг 8 орчим сая байгаа юм болов. Эдгийн өмнө шин тийм юм уу? Тэг ер нь бол тийм байхгүй. Тэр чинь ягаад тэгэхээр нөгөө эн чинь өөрөө өртөг өндөртөө, түрээсийн зардал өндөртөө. Дээрээс нь эн чинь нөгөө 8 сая чинь та хүнтэй байранд байгаад байгаа юм шүү. Үгүй эн чинь харин Би сарын $1000 байр түрээслээд байрны түрээс нь дээрээс би шоронд явсан шүү дээ. Тийм үү. Ягаад гэвэл улсад хонхорд өчрүүлсэн гэдэг. Гадаад ямны төгөнд анх удаа заа. Тий. Тэгээ би асуугаад байгаа. Кейс гаргаж. Тэгвэл та сарын 8 сая байранд мэдээ. Цаанаасаа ер нь яг ийм байранд бай хэдэн төгрөгөөр багтаж бай гэж хүчиж байгаа юм. Тэгэл тэр үнэндээ төвсөнд нь харамлал байчих шүү дээ. Зүг. Тэгээ эн чинь нөгөө үйл хөдлөх хөрөнгө өөрөө өндөр өртөгтэй байнг өсөж байгаа ийм газарт бол харин бид нар бол тэгж нэг тасаглаад Хүүхдүүдийн сургуулийн төлбөр угаасаа хуулийн зааснаар олгож байгаа. хуулийн залснаар олгогдоод бид нар Гэхдээ тэр нь бол боловсрал зарцуулах мөнгө мөн үү? Дамжаа дугуйл ордог те? Орно нэстэ. Тэгсэн чинь намайг яаж ирсэн бэ? Хөх хотод байхад хөх хотын сургууль үнэгүй. За юу. Тэгсэн мөртлөө гаттын боловсролч өглөө 8-аас оройн 5 цаг хүртэл бүтэн өдөржингөө ордог. Дунд нь тэр хүүхдийг хоол идүүлээд 1 цаг тоглуулад 1 цаг унтаж амраадаг байхгүй. Тэгэхээр зэрэг өдөр хөнжүүлэхийн мөнгийг тусад нь өгдөө. Тэгээ би өдөр хөнжүүлэхийн мөнгө хүүхдтэй нэг сарын 1000 олгосны төлөө бас төрөөс мөнгө идчихгээд хохирол тавьсан шүү дээ. Тэгээд энэ тус тийм шалгалт ирж байна уу? Жил одоо тэгэл жил болгон аудит ирж шалгагдчих. За ингэдэг. Үндэсний аудитаас нь 3 хоолны сав ирж байгаа. Ирж байна өдөр 3 хоолны сав. За төрийн өвчөр оны хөрөнгөний тоолго гэдэг нэг 3 хоолны сав ирж байна. Бас л ирж байгаа. Гадаад хэргийн яамны дотоод аудит хяналт шалгалтын хэлцээс нэг 2 байчка ирж байна. 3 байчка. Жилд 9 хоолны сав ирж байна. Хүүхдүүдтэйгээ тэр адилхан жилд 9 хоолны сав ирдэг. Өнөөдөр Монгол ус захин болцсон. Одоо наашаа хоолны савнуудыг явуулах. Наашаа тэрний оронд энэ 9 хоолны савны оронд биш шүү дээ. Илчи сайдаа 9 өвдсөн зовсон иргэдээ явуулвал мөн үү? Эрүүл мэндийн төлөө Солонгост бол эрүүл мэнд дээр супер учраас манай иргэд онцлогдохгүй юм имчилгээд энэ дэрж үзүүлдэг тийм үү? Тэгэхээр та одоо энэ дээр энэ цахимаар тоолчих мөн үү? Энэ ширээ сандал байна, эдээгүй уугаагүй те? Энэ хуучин ширээ сандал тоолох нээлттэй шүү дээ. Манайх энэ ямар төсөв өртгөөр юу авж байгаа, яаж байгаа хийж байгаа. Тэгэхээр нээлттэй. Одоо ерөнхий сайдаа засгийн газар хийх газрын дарга амьдрал дээрээс юм урган гардаг. Би дипломат талбарт ажиллаж ирсэн. Тэр төрийн өмчөөр оны 3 хоолны савыг гадаадаар зугаалуулахыг болиул. Зөв. Та нар тэд нар битээ үлээж яваарай. За. Өгсөн бас захимаар тоол. Одоо энэ хуучин ширээ сандлыг юуг нь тоолдог? Энэ тоолд юуг нь тоолдгийг? Энэ ширээг одоо мэдээж элчин сайд ич уухгүй тодорхой, ажиж уухгүй тодорхой үстэй. За тэгээд аудит одоо эн чин яамнаас төсөв чинь батж өгөө та байр түрээслүүд яамны санхүүгийн хэлцээс зөвшөөрөл авчих. Мөн намайг байр түрээслэж болно. Өмнөх консул 2 3 консул байр түрээслсэн заяа. Тэд нар шоронд явах хэрэгтэй болж байгаа биз? Тэгэхэд намайг шоронд явуулж байгаа. Би одоо гоншгонд өмнөх хоног маа ярьж байгаа юм биш. Хойштоо дипломат төлөвчийн газрын тэргүүнүүд энэ дээр анхаарахгүй бол нэг өдөр дургу өрөөд маншиг очиод ингэчүүл шоронд явуулдаг болчиход байгаа шүү л гэж хэлээд байгаа. Зөв үү? Тэгээ над дээр чинь манайх батлагдсан төсвийн хүрээнд л юм хийж байгаа16, шүү. 17, 18 онд төсөв нь окей мөн үү? Окей гэсэн 19 онд ажиллаа өгсөний дараа 2 аудит гэсэн 2 гарчин юм явуулаад хуурамч төгөлд гаргаад прокурор тавьчих өгөөд нөгөө манай хуулийнхын чинь хууль мэддэг болохоос тэр тооцоол аудитын төгөлд уншиж мэдэхгүй шүү дээ санхүүгийн. Тэгээ ядлж ивэл яах вэ? Тэ? За юм биш үү? Тэгээ болгоомжтой ажиллаарай. Тэгээ та 8 сая гэдэг чинь өндөр төрөөс төлдөг юм шүү.
энэ чи харин дундаж За хүрээний өөрөө байна уу? Иргэд одоо жишээ нь энд бол иргэд төрхийн үнэхээр өвдөж зовоод орох оронгүй болоод мөнгөгүй болоод гудамд гарцсан иргэд бас байдсан байлээ. Архинд орч яг нэг үг хэлэхэд манай энэ панзин кэдүүч бас тэр иргэдэд архины чиглэлээр чөвлөгөөгөө явдсан байл шүү. Одоо миний хувьд тэгэхээр одоо би яг нийтмэсгэрч юм. Товч мөгөө тодорхой ярьчих юм даа. Солонгос ингээд тосч авах хүн амтан байхгүй виз нь гарцсан. Ирэхгүй бол боломжгүй болсон хүмүүсийг болохоор тосоод авчдаг байхгүй. Тэгээд яг гэр оронгороо ингэж байлгаад тэр сүйдээ нэг юм сарын 400 мянган вооны туристтэй тийм байр турист гэсэн. Тэр нэг байнга бэждэг тавьдаг. Тэгээд яг чад нэг очих газар хүн байгаа шүү босоод тэр байранд оруулчихдаг. Тэгээд ийм гадаас ингээ ажил гарчдаг шүү гэсэн ерөнхий юм заагаад ирдэг. Тэгээд миний харж байгаа онцгой Солонгос улсын элчин сайдын яамаас ч Монгол улсаас ингээ эндгийн шугамар гэж байгаа ч юм уу суулж боловсруулах гэж байгаа аяллаа гэж байгаа хүмүүсээ нэгдсэн зохицуулалтанд ингээ бас хүлээгээд авчдаг чигийн заагаад өгчдөг. Тэгвэл одоо яг хооч чи ингээд ирээл хамаад садан байхгүй визэн гарцсан ирээл цаасан хайрцаг дэрж юмтаа 2-3 хоног ажиллаж байгаа байрны мөнгөтэй болохгүй амтнаас байр асуух сонголтоор авдаг. Тэрээс гаднаас өөрхий архинд орсон, сөөжөнд орсон мөртлөө гудамд гарцсан тийм хүмүүс байдаг гэсэн биз таахын доо. Ерөнхийдөө архины хамаард аягүй урд урчдаг. Тэгээд Солонгос ерөнхийдөө анаа хүмүүс нөхрөд намжлаа босгох наашаа байрны мөнгө гээд ирсэн. Тэнгүүдийг ганцаараа байц хэлсэн боторч ингээд тэнгүүдэж байгаа нөгөө архины амтан болохоор архинд аягүй хатчихдаг. Энэ чиглэл дээр ерөнхийдөө жоо анхаарал ажилладаг юм гэдэг. За энэ хэрэгт санал тавьж шүү та. Тэгээ би угаасаа ялангуяа энэ архины хамааралтай болж байгаа гэмт хэрэгээс одоо урчин сэргийлэх ёстой энэ цахим залинд оролцож байгаа тий мансуурал хар тамхи гэл ингээл нөгөө эн чинь бас нэг аягүй стресстэй явдаг учраас залуучууд аягүй тэрэндээ болоод тэр стрессээ тайлахын тулд бас нэг сөөж өмнөж хамгийн архинд ордог. Тэрнээсээ болоод хит хамааралтай болчихдог. Одоо чинь Хөх хотод нэг иргэн байдаг гэсэн байнга ирнэ хүүхдтэйгээ. Тэгээд цагдаа тоохгүй хотод тэрийг. Тэгээд бид нар нөгөө иргэд туслах нэг сангийн мөнгө гэж жоох мөнгө байдаг байхгүй юу. Тэгээд таксивэр явуул нөгөөдх нь дуусчихин. Тэгээд баг халааснасаа нэг 100 200 хоног бол явуулдаг байлаа шүү дээ. Яг тэрэн шиг бүр наашаачгүй цаашаачгүй болсон иргэдийг цаашгүй хүрээр өрөөнд байлгах тийм хүрээр өрөө гэж байдаг нэг бүр журмд байдаг шүү санаж байна та. Бага тэ. Бүр иргэд бүр годомд гарцсан яахгүй. Яг ингэ хүрээр өрөөнд байдаг мөн үү? Яг тэтгэдэр бол одоо яг тийм байр маяр ингэж байх болцоо л алга байна манай. Тэ одоо жишээ манайх бол яг офисын зорилттой байр учраас яг л нөгөө албан ёсны уулзалт арга хэмжээ иргэд рүүгээ чиглэсэн. Яг нэг зарлаасаа гаргаад нэг хүрээр өрөөд гаргаж өгөөд яг бүр тулцсан тийм ээ. Тий. Бүр ингээ баригдсан ч гэдэг юм өвдсөн зовдсон ямар ч мөнгөгүй болцсон тийм иргэдээ ганц хоёр хонуулаад Монгол улс руу зардал мөнгө шийдээд явтал ганц хоёр хонуулах тийм. Бээжинд бол байдаг шүү дээ. Бээжинд байгаа Хөх хотод байгаа Солонгост бол мэдээж байлгыг бол боломж байдığım болоо энд. Манад бол харин тийм болцоо бол одоо байхгүй. Тэгвэл бид нар ямар арга хэмжээ авч явах хөр нөгөө төр сатуулах байрууд шүү дээ. Төр хангаалах байрууд. Тэднэр лөө хандаад тэгээд Солонгос нь тэр Солонгос. Тэр бол нэлээд байдیں۔ Тэрүүгээр Тэгэхгүй бол бид нар энэ 60 мянган иргэн чинь одоо жилдээ 180 мянган иргэн ирж штэ. Сарда 18 мянган иргэн ирж. Би таныг зардлаа хэмнээд нэг хүрээр өрөө гаргаад ядарсан зөвсөн иргэдтэй баг ингээд хоноглох байрыг ингээд бас гаргаад өгөөч. Энэ маш чухал асуудал шүү. Тийм биз чинь сайдаа. За тэгээд та нэг бас нэг тэр лайвн дээр нэг амар үнэтэй тавилга авсан юм яриад байгаа. Та нууцшгүй хэдэн төгрөгөөр тавилга авсан. Мэдээж дипломат талбай тухай хуулинд дипломатуудыг цаанаас нь суугаа орноосоо мэдээж Монголоос хуучин тавилга очиод очихгүй тодорхой шүү дээ. Авдаг шүү дээ. Тэрэнд бас тавилга сав авсан уу? Гэхдээ тэр чинь тэгэл шинэ элчин сайд шинэ байранд ирж байгаа. Тэр чинь мэдээ цаанаас анх учраас яг төсөөхөө өрөнд л авч байгаа. Манай энэ мэдээллийг авъягүй бол манай юун дээр байж байгаа. Өмнөх элчин сайд яам хуучин тавилгуудаа орхио явуулсан юм үргэлжлүүлээд хэрэглэх боломж байдаг юм уу? Ер нь бол болно шүү дээ. Тэргээ чиглэлээ явж байгаа шүү дээ. Яг удаа Монгол улс эдийн засгийн хувьд мэдээж ямар мэдж байгаа учраас алга шүү дээ. Тийм шүү дээ. мэдээж эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас гадаадд зээл өртөө байгаа учраас хүн нэг айл гэрээр бол өртөө зээлтэй байхад нэг хойдормогоо урдормогоо нөхөөл байгаа юмудаа гүйлгэж хэрэглээл явдаг шээ. Тэгэхгүй тэгээ шинээр ирж яах гээл одоо тансаглаад. Үгүй тийм байхгүй шүү дээ. Тийм байхгүй бас төсөв хүртэхийг бас хэмнэлтэд зарцуулах ёстой гэдэг. За тэгээд иргэдтэй их үйлчилж гэнэ үү? Ирсэн дарга нарт их үйлчилж гэнэ үү? Иргэд рүүгээ л хандж байна. Иргэд рүү хандж байна. За их хурлын гишүүд дарга нар ирээд онгоцон дээр тосоод дамаав гэж дарамтлж байна. Янз бүрийн байна уу? Дипломат ёслолын журмаараа л явна шүү дээ. Зөв. Одоо жишээ нь одоо манай сайдууд найдууд ирлээ гэх чинь мэдээж тэр Солонгосын сангийн яамны шугамар ирэх тэргүүл явдаг үстэй тийм. Яг албаны шугамар ирж байгаа бол албаны шугамар тийм. Хувийн шугам бол уучлаарай хувийн шугам гэж шууд хэлчихэж байгаа шүү дээ. Хувийн шугамар ирж байгаа дарга нар их хурлын гишүүдийг бол ерөн салаавч өгөл явуулчихж байгаа тийм. Одоо би мэд их хурлын гишүүдийг ингээл Бээжин дээрэл тийшээ явахсан, Америк явахсан, досоод Бээжин орж нэг усанд орчоод одоо тань нэг баг хоол идчихэд гарыг гээд тэр их хурлын гишүүд сайд дарга нарыг тэрэнд нь үйлчлээд байгаа байхгүй юу? Тэрний оронд иргэдтэй үйлчлээрээ. Солонгос бол хөл хөдөлгөөн ихтэй.
За их хурлын гишүүд чинь мэдээж энэ дарга сайдвар чинь ногоон пассворд, цэнхэр пассвортаа энэг өрөөл байнга ирж байгаа. Ирсэн болгонд үйлчлүүд та нар иргэдтэй ажиллах цаг чинь хомс болно шүү. Тийм биз дээ. Тийм. Угаасаа боломжгүй. Тэгээд хамаагүй их хурлын гишүүд ирээд дарамтлаад над тэлэрзээ. Тэр гишүү ирээд дарамтлаад байна. Мөнгөрднэ, лайв дээр айгуу наад чинь тэгээд намайг татууд барьгээд их хурлын энэ дээрээ солиороод унаа шүү гэдэг. За тэр мөрөн дээр анхаараа. Их хурлын гишүүд үе тэгж ирсэн шүү. Тэгээ ер нь бол элчин сайдын хамтууд амралтын газар бол зарим нь удаж байгаа. А та бол ашгүй өөрхий залуу хүн байна, мэрэгжлийн дипломант байна. Их хурлын гишүүнээс буула. Манай хатын ээж цааш явчлаа. Сарангэл им их манай хатын ээж сарангэл хааш явлаа? Софи явсан. Өгнөлт төрийнхнээс болцсон. За их төвшин гэдэг үү байна. Тэр одоо хаана энэ тэр үү? Босгоод байна. А тэд нар бол зүгээр ингээд занхаагаад амралтын газар байгаа юм шиг. Дипломант алба тэтгэвртэй гаргасан хүмүүсийн амралтын газар бол биш үз. Үнэн үү? Үнэн биз? Санд нэг үнэн. Хуйлтай шүү дээ. Хуйлтай. За ингээд улс төрийн дамжлагаар тийм өвөнөр имэнэр ажилтдаг ш. Одоо та яагаад тэгвэл өглөө нь шүнжингээ бас иргэдийн араас явахыг үгүйсэхгүй мөн үү? Тэгж байгаа. Заримдаа нойроо хонгослаад явдаг. Энэ дамаа консулууд. Тийм биз? Тий. Тэгэхээр би тэгж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм дарга нарт үйлчлдэг цагаа иргэдийнхаа төлөө зарцуулаарай. Тэгээ энэ таныг нэг дээр нэг иргэд ингээл чин сайдын ам дээр ирсэн чи хямсгар яравгар тэгээ бараг л үл тооддог барьдаг гэдэг ийм хил ам гарсан байна лээ. За өөрийнх нь намаар асуулт ямар ч байсан тийм алга баг шиг байна. А тэгтээ анхаарай. А би эргүү нэгээр хэлж байгаа шүү. А тэрээс танд заагаа зааварлаад байгаа юм байхгүй шүү. Тийм биз? Энд чи бас нэг жоохон мэд хэрхийнхаа хүрээнд мөн үү? Ингээ явж байгаа шүү. Тэрнээс одоо намайг гэр тосоод тав хоолунд орвол цаг гарах гэж хэлээгүйз. Би таныг унаа явуул тэгмээр ингэмээр гээгүйз. А би өөрөө иргэд надад үйлчлэл явж байгаа шүү. Тийм байна. За тэгээ иргэдийнхаа төлөө сайн ажиллаа. Энэ өрөө байрыг жоохон сонирхч болох уу? Болоо. Ямар ч юм байрны түрээсээ ээлжлээ. Үнтэй тавилгасаа аваагүй гэгүүлээ. Ер нь зүгээр сая тэр нэг юм хэлэхэд миний дүү бас сухсан. Загас учраас батраа дуусгах гэдэг шүү. Сая би нэг коммент уншижсэн чи комментэнд орно гэж бодож байгаа хэрэг. За одоо энэ тэр нэг хараад амьддаг хүмүүс ч ерөнхийдөө аягүй хэцүү шүү дээ. Бүх юм хаалтаа камераас ингээ паком орчин ингээ зайлтаа авдаг. Тэгэхээр нөгөө арбат хийж байгаад нөгөө хүнд аваар осолд орсон. Тэгээ эмгэгт нөгөө төлбөр нөгөө өгч чадахгүй ингээ байж байгаа юм байна. Энэ одоо энэ бичиж байгаа юм болохоос энэс цаанаа иймэрхүү хүмүүсийн амьд зөндөө. Тэгмүүд дээрээс нь одоо нэг хүүхдээ асаад ирж байгаа шүү дээ. Нэг виз хүүхдүүд. Тэр чинь одоо шүлтээ авахад эмгэгт очих гол 400-500 мянга байна. А тэгэхээр тэр визний асуудлыг шийдэж өгөх боломж нь байдаг юм гэхэд дата матрик дээр нь бас ингээ хамруулах боломж нөөцөн байдаг бол тийм. Тийм ер нь бол анхаарал үүш тэрэн дээр бол ажиллаад явж байгаа бол яг ялангуяа бол эмнэлэг дээр асуудал үүсэж байгаа тохиолдолд ялангуяа бичиг баримтгүй иргэдэг аль эмнэлэг хүлээж авдаггүй тийм аль эмнэлэг хүлээж авдаггүй тэгээд ямхад уцаар үзүүлж болохгүй гэдгийг бид нар судалж үзсэн. Бас монголчуудаа үйлчлдэг тийм эмнэлэг байт юм бий. Тэгэхээр хэрвээ яг эмнэлэг дээр төлбөрийн асуудал гараад болж байгаа бид нар хандчаар. Манай элчин сайдын яамны захин хуудас байгаа шүү дээ. Тэр захин хуудсыг би өөрөө хардаа. Өөрөө иргэний ирж байгаа хүмүүстэй би өөрөө харж байгаа гэсэн. Тэгээ хүмүүстэй хуваалж өгөөд тэр хүмүүс маань эмнэлэг рүү очоод эрхэм зорж байгаа дагаас ажиллаад байгаа шүү. Тэр бол намайг яг анх солонгост нөгөө хүүхдүүд дөнгөж авчирч явах үед тохиолдчихсан байхгүй. Эмнэлэг дээр тэгвэл тэр төрсөн хүүхдүүдийг бүр төрөнгүүт нь тэгээд эн чинь яах юм бэ? Тэр хүүхдийн адилхан арчилсан орон, адилхан хүний эрх хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн орон тэр 6 нас хүртэл хүлээхгүйгээр та бүхэн амьдрал дээрээ сургаан гарч байгаа энэ асуудлыг зэгцэлж ажиллаарай гэж иргэд чинь хүсэж шүү. За тэгээ иргэдтэй нээлттэй байгаарай. Тэ Монголоос болсон болоогүй зугаалдаг дарга нар ирвэл тэднэрт бол сал авч өгөөрэй. Яг нь нөгөө хэлэхэд бол бодит байдал шүү. За өрөө мөрөг гэсэн сонирхолж болох уу? Ардаа янз бүрийн тэм тансаглалын өрөө мөрөө байна. Харж болно өстэй. Нээлттэй өстэй. Энэ манай төрийн өмч тийм ээ. Би өдөөний гэр орныг харуулдаг шүү. За ингээ харуулчих. За төрийнхөө сүлдийг залсан ба та яа танилцуулч өгөөрэй. За тэгэхээр энэ төрийн сүлд мэдээж бид нэр зална. 18 он Монгол Улсын ерөнхий сайд эрэхтэй манай элчин сайдын яамд тусгал болоо. Зүг төлд соён байна те. Энэ нөгөө 5 үндсэн 4 үндсэн хуулийн хүрээнд хийгдсэн манай соён бод штэ. Тэгээ ингээд байж байна. Мэдээж Чингис хаанаас алсан байна. Төрийнхөө далбаг залсан байна. Төрийнхөө сүлдийг залсан байна. За Монгол улсынхаа ерөнхийлөгчийг залсан байна. Төрийн тэргүүнээс хоймортой залсан байна. Тэгээ ажиллах ёстой гэсэн сэтгэлж явах хүчийг авсан учраас тэмнэг. За энэ Солонгосын ерөнхийлөгчд 10 сарын өнгөрсөн оны 10 сарын 28-нд
итгэмжлэгч ухаач гэдэг аль биесээр ажилдаа Одоо энэ чинь нөгөө хард түмэн жагсаар байгаа огцруулаад одоо шого явуулсан гэж мөн тэр мо солонгосчууд ийм л тэмцэж байгаа байхгүй да энэ ерөнхийдөө гэдэг бол номер 1 шүү. тийм номер 1 нөгөө шого явуулсан ерөнхийдөө ямар ч байсан ахвал тэмцсэн итгэмжлэгч байгаа барьд юм бол да хойлороо тийм ээ. За ингийн би ер нь ихтэй ингийн минимал талдаа ингээд огчлттой байна. Энэ ширээ мөрөө бол их минимал ширээ шүү дээ. Даргын ширээ хараад нэг том хааныг одоо тийм эндэршгэл юм байх гэдэг. Энэ минимал эндээс суралц. Манай гадаад яамныхан бол туслаа. Их тийм тансаг шүү. Зарим нь бол ер нь яамдууд их тансаг заа. Тэр боловсролын яамны Наранбаяр бол сая нэг амар том баг хавсгий таашаа юм бэ. Тийм амар юм хүнд юм тавьсан билээ шүү. За ингээд энд ингээд за ингээд Монгол улс чи хөрөнгө чи харуулж явж нэрэгдээ заа ёо. Манайх иймэр хөрөнгөтэй. Энэ минийг тэгээ тоолтын гинэ төрөмчи ороо. Ой цэнгэл дарга. Энэ дипломат төлөөлөгчийн газар руу явуулдаг хоолны савнуудаа болиорой. Би дахиад хэлээ заа ёо. Хайр мөнгө шүү. Нэг бажка явахад ингээд гор иж нэг бажка 10,000 доллар 30 сая төгрөгөөр явна. Тэгээ эн чинь Солонгос тэр нь 40 гаруй их оронд байгаа. Ингээ үржихээр жил 100 гаруй бажканаар аялдаг. Бараг хэдэн 100,000 доллар Тэгээ нэг хэдэн хуучин тавилга тоолохын төлөө Тэгээ хогийн сав авыг ирж тэд нар төрөмч орных юу гэдгүү бол энэ хогийн савыг тоолон заяа. Энэ хогийн сав байна, энэ ширээ байна, энэ цаг байна, энэ байна гэд энэ минийг одоо юугийн тоолох вэ чаавс тийм үстэй. Захимаар тоолох хэрэгтэй. Бач чугар руу захимаар яриад тоолуулчих чигээр заяа. Тэр төрөмч орны тоолох хүлээж авахгүй гэж хэлээрэй. За ингээд дараагийнхан танилцуулт явчихчихсан. Энэ тантай уулзах чинь иргэд маань ингээ хүлээдэг сонсон. Зөвхөн Монгол иргэдээс гадна энэ чинь бас бүх орны нөгөө тодорхой албаны хүмүүс бас ирж байгаа. Тэр хүмүүсээ бас хүлээж авч уулзсан. Энэ болохоор энэ бас гаднаас гадна бас энэ дээр юу гэдэг юм бол? Дээр бас офис байгаа. Харж болох уу? Ажилтнууд. Нууц мууц юм байхгүй өстэй. Баггүй. Зөв. Энэ сая засвар байсан гэсэн үү? Нэг өөр юм ч учраас өөртөө заасан. Учраас энэ өөр юмчиг бас нэг арга гамтай. Идэлгээтэй байлгаж мөнхтэй байлгах. Монгол орны нүүр царай. Түрээсийн байрыг бол түрээслэгч тал нь өөртөө сөдөгчих ба. За төрөмчөөрийнхөө давхар миний лайваар та нар тоол заа юу? Хогийн сав байна, галын ор байна, сандал байна. Ингээ тоолоорой. Төрөмчөөрөний нөхөр цэнгэл дараа хараарай. Нааш нь 3 хоолны сав. 3 хоолны сав явуулдаг байхгүй юу? Хөх хотод тэр хоолны савууд авчижсэн маар. Нөхөт нөшнүүд. За ингээ зураг уцны аппарат байна, ширээ байна, тэр зургаа дөөдөн залаагүй байна, нэг сандал байна, 2 сандал байна. Төрөмчөөрөнийг хараад аваарай. Хөрөнгө чинь бүрэн байна шүү. За энэ дээлийн компьютер нэг ширхэг байна. За ингээд энэ шаварын гарсан юм шиг үү те. Тийм аваар гарсан зорилттой ингэж хийж гисэн. Ер нь энэ байрыг засдаг бас болохгүй энэ дээрээс асар их усгоождаг. Банкын гэмтэлтэй учраас энэ заавал банкын засах хэрэгтэй болоод тэгээд нэг өсөн бас дөрөвөөр шийдгээд надад шүү гой зассан байх шүү. Ер нь тэгээд аль болох минимал байдлаар зассан. Минимал байдлаар зассан байна. Харин тийм нэг тэмцэлтэй тавилга энэ байхгүй. Тийм байна. Нүсэр юм алга. Орж ирээд аслаа хийгээл гараад явах зүйл. Зөв. Би бол таны чинь зүгээр амар тансаглаад нэг ярмааж ямбалсан нэг тийм ээ. Бас нэг элчин сайдгаа нэг дүрдээ орц амраа зангидсан байх юм болов уу гэж бодсон. Бас нэг нээлттэй давгүй яриадтай юм байна шүү. Бид тэр анх удаа л уулзчих. Тэг ер нь тэгэл одоо дээр үед намайг Солонгост ажиллаж байгаа үед бол тэр үе элчин сайд очоо иргэд баг уулзах хаалттай. Цаг маг аавна. Нэг хаан байдаг айтал юм байсан. Тэгээд элчин сайд гэж амар юм байдаг. Хумбац руу анам тэгэл одоо мань мэдгийж удагс одоо элчин сайд дипломат төлөөлөгчийн газрын албан агчд бол иргэдийнхаа төлөө ажилладаг 2 орны хувьд гүүр болох ийм үйлчлэгээний албан агч шүү. Монгол улсаас Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ 60,000 иргэдээ тий мэдхэд одоо та нартайгаа хүсэлтээр ингээд лайв хийнгээ сонирхож ярьж байгаа шүү. За ингээ 3 давхар элчин сайдын маань өрөө байна. За 2 давхар руу буулаа. Том заал байна уу? Уулзалтын зал байна уу? За тэрийг харуулъя. Ер нь уулзалтын залын гол хийсэн зорилго манай одоо иргэд төрөг бас байгууллагууд маш их санаачилга арга хэмжээний зохион байгуулалт гэдэг. Тэр нэг гадна талд зохион байгуулалт гэхээр хаягдгүй бас түрээсийн өтөг өндөртөө тийм болохоор миний зорилгоор бол бас яг энэ бол манай ажлуудын бас энэ манай дипломат албан агчтай. бас дипломат албаныхан. За төрөмчөөрөнийг тоолгорой. Хөрөнгө тоолорой. Та нар нааш ярьж мөнгө хүрэх шаардлага байхгүй шүү дракота заяа.
төрийн зардал үрээ шаагаад иддэг. За копины машин байна, цэвэр усны машин байна, компьютерууд ч байна, санал сэрээнүүд ч байна. Энд тавчиг байна. Сайн тоод цэнгэл дарга таруул төрөмж орооны. Төрөмж орооны тоолго молго болиуж байна ахын заа. Асуудлыг шийдэж байна. Тэр ном байна. За ингээ хүн амьтныг зүсээрээ зөвшөөрлөг оруулаад явахаас мэдлэгээ дэвшүүлж болно шүү ахын дүнээр аав ээжтэй. Бас хүний нүдийг цуугаа олсоо тийм үстэй. За энэ ингээ хоёр давхар нөө. Нөгөө заалд нэг давхар доо. Нэг давхар. За ингээ эцэг сайдынхаа хамаарч очлоод явж байна да. Хаа яваа газар бас үр бүтээлтэй явчаад мэд хэрхийнхэн нэрээд иргэдийнхээ өмнөөс ингээ зүтгэж байгаа шүү дээ сугууд элчин сайдаа. Зүг ойлгож байгаа зү зүгөөрөө. За уулзалтын мөрөө байна гэж. Ер нь бол иргэдтэй зориулаад энэ уулзалтыг хийхин тулд би зориулт юм бүр проектортой буудаг яг иргэд маань ирээл юм хийгээ зохион байгуулалт гарах юм байна. За Монголоос нэг бизнес эрхлэгчээрээ Солонгосын бизнес эрхлэгчтэй уулзъя гэвэл нээлттэй юу? За өмнө нь байсан нэг нь арай жоохон орчин үеийн минималны болгоод бас нэг Монгол байна тий. Бас нэг элчин сайдын яамн дээр нэг уулзалт хийхэд бас нөгөө хөрөнгө оруулагч энтрийн татахын тулд бас нэг элчин сайдын яамн дээр уулзахад нөгөө хүний хөрөнгө оруулагчийн ихтгэл өрөмжлөл арай өөр болдог байхгүй юу? Зөв үү? За бизнесмэнүүдтэй зорилго нь яг ийм минималны байдлаар энэ зохион байгуулалтыг хийсэн бэ гэхээр Солонгосын засгийн газрын чинь гадаад яамнаас бусдын бүгдээрээ сэж явах зүрх үзсэн шүү дээ. Тэгээ манайхан уулзалтаа ирээд хийх гэхээр нөгөө хүмүүс нь энд ирэхдээ танах байрыг хангаж өгөөч гэдэг байхгүй юу? Танах хүсэл тавьж байгаа учраас уулзах тэгэхээр манай байр бас нэг шаардлага хангасан байх ёстой гэдэг утгаараа энд бас нэг тийм тэгээ шаардлагатайг бол та өөрөө уулзалтанд нь оролцоод хоёр талын уулзалтуудаа хийчихнэ. Цаанаасаа Солонгосын засгийн газрын төрийн байгууллагуудын ирээд уулзвал эндээ хийчихнэ. Презентацаа тавиул эндээ тавиад хийчихнэ. За тэгээд нэг жижигхэн бас нэг эн чинь хоёр улсын хоорондын харилцаа байна. Бас нэг хүмүүсээ хүлээж аваа нэг цай кофе болъё. Бас нэг ойролцоогын үгийг гэх юм бол энд яг зохион байгуулалт хийх боломжоор ингээ хангаад өчгсөн. Тийм зориулалтаар анхнаас нь төлөвлөж. Зөв. За төрөмж орооны дарга цэнгэл дарга тоолороо заяа. Тэгэл худлаа яриад Солонгос руу нэг 3 бажка худлаа гуцаад энэ минийг тоосон дүртэй явдаг одоо болох хэрэгтэй. Тэрний оронд өөрхий өвчин зовсон иргэдээ явуулах хэрэгтэй. Чингис хаанаас алсан байна. Төрийн далбааг салсан байна. Солонгос улсын төрийн далбаа 2 орны дипломат харьцааг ингээд 2 төрийн далбаагаар нь ингэж л одоо илэрхийлдэг шүү дээ, тийм ээ? За одоо би чинь Монгол улсынхаа иргэдтэй уулзъя. Миний бас Facebook найзууд бас та Монгол зогол руугаа мэдлэгийн ажиллагаа төвшүүлээ. Энд ингэж ажиллаж амьдарч байгаа гэдэг уулзыг бол энд уулзалтын цаг авч болох уу? Энд бол нээлттэй. Нээлттэй. За ашгүй. Бага иргэд намайг уулзъя гэдэг байхгүй юу? Бас нэг өөрсдийн санаа бодлоо хэлэх гэдэг шүү дээ. Яг тэр Монгол руугаа явж чадаагүй байгаа. Тэгвэл би бас нэг буудал модал түрээслэе гэж бодоод байсан шаардлагагүй юм байна. Хагас өдрийн 19 цагаас энд товлж болох уу? Оройн 19. Яг тэр манайхан ч ажиллаад тараад тэр. Болно. Хагас өдөр ажиллаж байгаа. Болно. За манайхан хагас өдөр хэдэн байна? 25. 25 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Бямб гарагийн 19 цагаас элчин сайдын яамн дээр надтай уулзах хүмүүс хүрээд ирээрэй. Шаардлагатайг бол элчин сайд та ч нэг урагшаа ажиллаж би чинь нөгөө урагшаа Чанан хотод. Чанан хотод нөгөө олон улсын фестивал болж байгаа тийм оролцохгүй болох юм. За надтай уулзах хүмүүс элчин сайдын яамн дээр хүрээд ир хэдүүлээ хөрөнгөн дээр уулзцгаая заяа. Гадна дотн гойлагчин царайж айл илүү хүрт орж байгаа юм шиг буудал шуудалт яах вэ тийм биз дээ. Тийм ээ. За юм бэ. Зардлын биш дээ. Зарим нь болохоор намайг нэг баар мааранд уулзчих гэдэг. Айгууд бааранд уулздаг нөгөөдөл чи сэтгэл нь өөрөө 100 татдаг. Айгууд аригддаг. Лайв болох тийм үү? Албаас нь уулздаг гэдэг байхгүй тийм биз дээ. За юм байна. Бас Facebook-оор та бүхэн би лайвдаа та нар санал бодлоо хэлцээд явах юм бол 5 өдрөг Бямб гарагийн 19 цагаас энд уулзч болж байна. Гэхдээ та нар маань над руу бичээрэй. Би нутцанд дугаараа тавьчих. Тэгээд нэг хүн бүрдүүл ирээ. Бүрдэхгүй бас ирээд явах тийм биз дээ. Тийм ээ. Би бүрдүүл танаа хэлж хэдэн хүн их бид нар уучлаад бас бэлдэн шүү дээ. Цаа кофе усын бас. За ашгүй ашигтэй чи Монгол хүн байна тийм үү? Тий, би ер нь бас гадаад дээр явж дипломат төлөгчийн газраараа ингэж жочилж суугаа орон цуугаа иргэдийн одоо би энэ панзинхэ дүүгийн тий одоо гэрт нь хоноод эднэрийг яаж амьдарч байгааг саруулсан. Одоо би Солонгос суугаа элчин сайдаа бас ингээд яамны газар ингээд харуулаа явж байгаа шүү. Гол зорилго лайваар бас иргэд нэг юм асуугаад байна гэдэг ах шиг байна. Ялангуяа нөгөө хил дээр буцаад байгаа иргэд. Нэр яг үний хил дээр буцаад байгаа. Тэрэн дээр бид нар ингээд айгүй анхааруулгуудыг элчин сайдын яамнасаа байнгын өгж байгаа. Тэгээд мэдээж бол бас нөгөө нэг зүйлийг манай иргэд маань анхаарах хэрэгтэй. Солонгосын цагаачлалын албаны систем нь
шинжлэгдсэн байна. Аа. Өөрөөр хэлбэл хуучин мэдээллүүдээ буцаад татаж аваад бүгдээ цахим болгоцсон байлаа. Тийм учраас зарим нэг иргэд одоо өмнө нь те янз бүрийн статустай байж байгаад виза авчаад эргээ ороод ирэхэд тэр систем нь одоо нэг дахин шинжлэгдсэн гэсэн. Нэг тийм асуудал байна. Тийм учраас иргэдүүд бас тэрэн дээр бас анхаараа гэж. Өөрөөр хэлбэл өмнө нь ямар статустай байсан, зөрчилтэй байсан юм уу гэдгээ сайн шалгаарай эргэж ирэхэд. Зөв. Хоёрдугаар тэр урьж байгаа хүний утас шөрөөс хаяг харилцан хамаарлаа маш сайн тодорхойлж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор ингээд яг нэг байхад би бид нар айгүй их олон цагаачлал юм. Яг наац ч маш чухал байна. Уулзаж ярьдаг, асуудаг, манай хүмүүсийн нийтлэг гардаг зүйл нь тэр нэвтрэх хуудасны шар хуудас байгаа. Бид нар бүр анхааруулгын хүртэл илчлээд нэг веб хуудсан дээр тавьсан байна. Тэрэн дээр аль хаяг дээр байрлах вэ гэдэг хаяг чинь хаяг маш чухал. Виз мэдүүлсэн хаягтай чинь адилхан байх хэрэгтэй шүү. Яг үнэ. Тэгэхгүй виз мэдүүлсэн хаяг чинь системд орцсон байхад та онгоцноос буугаад шар хуудсан дээр өөр хаяг тавьчихвал тэр нь зөрдөг учраас цагаачлалын байцаагч тэрийг хараад идэг байхгүй юу? Яг зөв. Өмнөх хаяг чинь юм байхад та яагаад өөр хаяг өгöd байгаа юм бэ? Эсвэл яагаад өөр хүн утас өгöd байгаа юм бэ? Гэдэг тиймээс болж буцдаг юм бэл. Буцаад байгаа байхгүй юу? Зөв. Эдгээр чинь яг нэг байхад хувь хүний хариуцлагчтай тийм ээ бас юм болгоно бид нар одоо хүний үнээс тэгин. Хүмүүс маань өөрсдөө Монгол иргэд дундаас энэ дээр айгүй харилцагтай. За наад чи маш чухал мэдээлэл байна. Гурав дахь асуудал нь юу гэхээр өмнө нь мэдээж тодорхой хугацаанд байсныг бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа тийм одоо хэд хоног байх юм хаана зорчин юу үзсэн тийм хаана амьдарчээсэн ямар зорилгоор аялж ийсэн ч гэх юм уу тийм ийм юмнуудыг тэр байцаагч асуудаг. Тэгэхээр тэрэн дээрээ бас нэг хариулттай тийм Монгол хүн байна дээ чинь сарал ухаантай манайхан ч юм сэтгэж болдог шүү дээ. Тийм юм үлдээд орж ирж байгаа чинь. Зөв. Дээрэс нь дөрөвдөгт нь гол анхаарах юм өстэй юу гэхээр өөрийн чинь ойр төрлийн хамаарлын хин нэгэн хүн энд Солонгос улсад хууль бусаар одоо бичиг баримтын зөрчилтэй байвал тухайн хамаарал бүхий гэдэг Солонгосын хуулиар нэвтрүүлэх боломжгүй. Байдгийг цагаачлалын байцаагч бүгд тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас нэг анхаарч манай иргэд маань миний хин байгаа гэлээ ямар статустай байгаа гэлээ би явахд зүг үү буруу юу гэдэг ингээд энэ юмнуудаа бас аюулсан бодорой гэж хэлмээр. Тэгээ ийм дөрвөн юм дээр л анхаарчвал бусдуу. Тэгээд сарда 18 мянган иргэн ирж байгаа шүү дээ. Сарда. За 18 мянган ирж очив. Зөвхөн нэг талд орж ирж байгаа. За. Солонгос одоо сая өнгөрсөн 9 сарын статистикийг авахд 18,668 иргэн Солонгосын хэлээр нэвтэрсэн байна шүү. За. Тэгэхээр мэдээж яг иргэд хил дээрээс буцаж байгаа тоо бол яг албан ёсоос Солонгосын цаашлаа өгдөггүй. Тийм учраас бид нар ч бас сайн мэдэж чаддаггүй бүх тоог. Гэхдээ барагцаа тоо бол байдаг. Ер нь бол яг мэдээж аливаа юмд 100% гэж байхгүй шүү дээ. Гэхдээ бас байгаа. Гэхдээ иргэдтэй юу гэж анхааруулдаг саяны дөрвөн асуудал дээр манай иргэд маань аюулсан анхаарч байгаа чи өөртөө хариулахтай байгаа ч гэж хүсмээр байна. Зөв. Сая хүртэл намайг орж ирэхэд би хаанг орчихгүй юу? Өмнө би чи Америк явахдаа ингээл хаяг бичихгүй ингээл пресат хийгээл дайрал гарчдаг байсан. 18 онд би бас ирж ирсэн. Тэгээд дипломат паспорттай хаяг бичихгүй орохоор оруулцдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн сая мэдээж одоо нөгөө гадаад иргэдийн асуудал энэ улмал нарийн болоод байгаа шүү дээ. Тэгээд би сая хаягаа нэг өдрс гэдгээ хоос өгсөн чинь бас тэрэн дээр ороогдоод хаягаа бичгээд тэгээ би буудал захиалаагүй байсан. Буудал захиалаагүй бол баг буцаах байсан. Тэгээ ашгүй нөгөө Жаданбаа ханаад хаягаа өгсөн байсан. Тэгээ Бусааны консулын газар би Бусаанаар ирсэн шүү дээ. Бусааны консулын газрын хаягийг өчөөд консул руу ярьж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр манайхаа хаягаа бичихгүй бол оролдгүй юм байлээ шүү. Тэгээд тэр параграмд шивгчүүл сууд амбарлаа буцчих шүү дээ. Эд хаяг гэдэг дээр утасны шин зугаар дүрж болохгүй. Одоо буудал захиална. Биз гарчлаагаад манайх сэтгэлийн хөдлөлөөр хаашаа явдаг. Та буудлаа захиалчаад албан ёсоор төлбөрөө төлчөөд мөн үү? Наад чи шүлжээгээр тийм буудал мөнгө төл захиалж өгөх шалгачтай юм биш үү? Тий, амар. Тэгэхээр тийм байлээ шүү манайхаа. Тэрийг бас элчин сая давхар хэллээ. Би бас өөр тохиолдсон явдлаа ингээ хэллээ. За тэгээд одоо энэ хагас өдөр нөгөөдөр гэсэн үг шүү дээ. Маргааш 5 дахь. Нөгөөдөр хагас өдөр 25-ны 19 цагаас надтай уулзах хүмүүс энд ирж уулзах болно. Асар их хүмүүс над руу ярьж байна. Лайвд ч орой. Санал бодлоо илэрхийлье. Монгол улс руугаа бид нэр ингэж зовж валют оруулж байна. Оруулангууд яасан? Оруулсан хэдэн валютын дарга нар гадаадаар тансаглаад зугаалаад дуусгах чинь. Ийм энийг хэлмээр байна, ярилцмаар байна гэсэн хүмүүс их байгаа юм. Надаас ч бас одоо Монгол улсын ямар одоо 10 жил яваагүй, 8 жил яваагүй, 5 жил яваагүй хүмүүс одоо нэг холын үнээс юм сонсогддог шиг бас тухайн одоо жиггэн одоо
тэндээ ажиллаж амьдарч байгаа хүнээс юм асуу гэдэг шүү. Тэгээд энэ хүнийг даваад уулзчих мөн үү? За тэгээд элчин сайдын яамд уулзсан манайхаа 19 цагаас элчин сайдтай баярлалаа, хүлээж авсанд баярлалаа, цаг цав гаргасанд баярлалаа. Бас нэг хямсгаар ингээд нэг жоохон дөрдөө орсон нэг ям дөрж анх хоёр мэт юм нууц чигэд дарвайсан амтан байх юм болсон чи гайгүй нээлттэй юм байна. Ой анх хоёр таны оронд явцсан те. Тэмүүл дөрөгөөс уянтай амныг шиг давлгаач байгаа шүү. За тэр ч яах вэ? Арвагийн юм харуулчих. За ингээд элчин сайдын ам дээрээс одоо лайв өндөрлж байна. Яг энэ зааланд 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагаас Монгол улсаас Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа үс тодлогтой ахын дүүс та бүхнийг яг энд өрж байна заяа. Элчин сайдтай ярьчлаа. Элчин сайдтай баярлалаа. За ингээд лайв өндөрлөе манайхаа. Тэр баяртай. Ингээд цаага хоёр улсынхаа төрийн далбаг Чингис хааныхаа зурагтай харуулад лайв өндөрлөчөө. Цаг гаргаж хүлээж авч уулзсан элчин сайдтай баярлалаа. Ажлын амжилт хүсье. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсын Сеул хотод суугаа элчин сайдын яамныхаа нийт хамт олон гэр бүл өр хүүхдүүд нь сайн сайхныг хүсье. Ажлын амжилт хүсье. За тэгээд мөн ажиллаж амьдарч байгаа 60 мянган Монгол улсын иргэдтэй бас ажлын амжилт хүсье. За орох газар бас их байна. Би нөгөө булгамаа юу лээ? Хөдөлмөрийн яамны бас нэг жаргаж байгаа нэг авгаа байгаа. Тэнд очиж лайвднаа бас болоогүй. За тэр баяртай.